Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр сансар гэрэлтгийн их дэлхийгээ аварцгаая симфони уран сэтгэмжийн тухай судлана. Энэхүү зохиолд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан өнөө цаг үеийн тулгамдсан асуудлыг хөнджээ. Хөгжмөө анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Сонсоод өөрт төрсөн сэтгэгдлээ дэвтэр дээр бичээрэй. Хүн төрлөختөнд хамааралтай энэ сэдвийг Монгол Ардын уртын дуу, лимб, морин хуурын ихшгэлгийг барууны симфони арил хөгжим, эстрад, рок хөгжмийн зэмсгүүдтэй хослуулах замаар шийдсэн нь оновчтой болсон юм аа. Та бид их дэлхийгээ ямар байлгахыг хүсдэг вэ? Бидний их дэлхийн урд нь ямар байсан бэ? Харин одоо бидний байгаль их ямар болоод байна вэ?
Одоо үзүүлэх бичлэг болон хүн дэлхийн амьтад ургамал бус байгаа орчноо хэрхэн сүйтгэж буй бичлэг юм аа. Хөгжмийн зохиолын агуулга болон зураг дүрслэл бидний амьдрал дээрх ямар алдаа тутамцыг сануулж байна вэ? Бид ямар ирээдүйг хүсдэг вэ хүүхдүүд ээ? Хөгжмийн зохиолч энэхүү бүтээлээрээ бидэнд юу хэлхийг зорьсон бэ? Байгаль орчинтойгоо хэрхэн харьцах ёстой вэ? Хөгжмийн уран бүтээлийн үүрэг, зорилго чухам хэнд, юунд зориулагддаг гэж бодож байна вэ? За, асуулт бүр дэвтэрдээ хариулж бичээрэй. Гэрийн даалгаварт сурах бичгийн 92 дугаар хуудасны хичээлийг уншиж танилцсан мэдлэгээ баттгаж ирээрэй.